Шинэ бичлэгээр уулзчаад баяртай байна. За тэгэхээр хэдүүлээ энэ удаагийн бичлэгээр coconut oil-ыг хэрхэн шүдээ цайруулахдаа, намирсан үстэй болохдоо, зөөлхөн арьстай болохдоо ашиглаж болох талаар ярилцсан. Тэрнээс гадна хатуурсан, харалсан өвдөг, давхай, тохоондоо яаж маск болгож тавих вэ? Өдөр тутамдаа хоол хүнсээр хэрхэн авч болох талаар мөн ярилцсанаа. За тэгээ бичлэг маань богинохон мөртлөө чанартай мэдээлэл түгэн гэж найдаж байна. Ингээд олон мэрлүү бичлэг рүү орцгоё. За бидний хамгийн ихэнд ярих чухал зүйл бол coconut oil-ыг сонгоно. За coconut oil-ыг сонгож авахдаа хэдүүлээ ямар нэгэн халаалтын арга ашиглаагүй, боловсруулагдаагүй, шууд жимснээс нь шахаж гаргасан, даралтын хүчээр шахаж гаргасан cold pressed ийм coconut oil-ыг олж авах хэрэгтэй. За энийг хэдүүлээ савлгаанаас нь шууд юу гэж яаж ангилж болох юм бэ гэх юм бол extra virgin unrefined гэж байгаа. Тэгэхээр энэ бүр ямар ч тийм боловсруулалт хийдэггүй шууд шахаж гаргаж ирсэн ойл гэсэн үг. За энэ ойл бол угаасаа хаасайгүй дэлгүүрүүдээр Няман, Carrefour, Hamburg-тэй гэдэг дэлгүүрүүдээр байж байгаа. За тэгээд үс арчилгааны тухайд үсэнд хэрхэн coconut oil-ыг ашиглах тухай яг өмнөх бичлэгэн дээр би маш дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. Тэндээс ороод үзчихээрэй. За тэгээд шүдний хувьд гэх юм бол шүдийг ер нь бол шууд цайруулахгүй. Урт удаан хугацаанд цайруулдаг. Тэгээ энэ цайруулах механизм нь яаж явагддаг юм бэ гэхээр чиний шүдний чинь өнгөрт найлтсан байгаа. Кофений, тамхины шарлалтууд, за тэгээ бактери тэр бүх зүйлийг чинь хайлуулж мембраны задлж арилгадаг гэсэн үг. Тэгэхээр ерөөхдөө бол аймаг хүчтэй химийн байдаг шиг шууд 7 хоног ч юм уу 3-4 хэрэглээ үр дүнгээ өгнө гэсэн үг биш. Удаан хугацаанд гэхдээ бас ерөөхдөө жоохон эмчилгээ маягаар ингээд хамт давхар цэвэрлээ явуулдаг гэсэн үг. За миний хувьд би яаж шүдээ цэвэрлэдэг гэх юм бол оройдоо эхлээд оогоор угаачин. За тэгээд ийм хар нүүрсэн шүд цайралтай хар нүүрсэдэг гэхгүй юу. Тэгээ энийг өдөр болгон ч хэрэглэж болохоор амар зөөлхөн бүтцтэй болохоор ийм 100% natural юм хэрэглэдэг. Тэгээ эн чинь бас нэг үнэтэй ч хямдхан байд юм. Тэгээд шүдээ оогоор угаасныхаа дараа энэ хар нүүрсээрээ бас нэг сайн угаагаад за тэгээд шууд унтаад өглөө сэрэнгүүтээ энэ coconut oil-осоо нэг халбыг аваад 10-15 минут амаа зэлдэн гэдэг. Тэр хоорондоо өглөөний хаяр зарчилгаа хийчин. За тэгээд 10-15 минутын дараа карант руугаа хийж болохгүй 0 руугаа бас хийж болохгүй нүуний хогийн сав руугаа хийчин. Тэгээд араас нь дахиад нүуний сойзон дээр аваад түрхээд угаачдаг байгаа. За тэгээд чиний ерөөхдөө амны хөндөй чи эвгүй өнөр арилна. Шүднийг цооруулдаг бактериудыг устгаж өгнө. За тэгээд шүдээ чинь удаан хугацаанд палнер тогтсон өнгөрүүдийг арилгаж өгдөг болохоор байгалийн өнгө нь гарч ирээд ерөөхдөө илүү гялалцсан бүр харагддаг байх нэ. За миний хувьд гэх юм бол миний шүд сүүлд гинт ягаад ч амар сонь шарлаж байгаа. Тэгээд ерөөхдөө энэ аргуудыг хэрэглээд гайгүй болж байгаа. Тэгээ мэдээж шууд үр дүнгээ өгөхгүй. Гэтэ ер нь бол өмнөхтэйгээ харьцуулах юм бол хамаагүй сайн үр дүнсэн байгаа. За биений тосны хувьд гэх юм бол би ингэдэг. Ер нь бол хүн ингээ бие тосолчоод 1-2 хоногийн дараа дахиад бие дахиад тосолмоор юм шиг тэг хэрэгцээтэй юм шиг мэдрэмж төрөөд байдаг шүү дээ. Тийм болохоор усанд орж гарч ирчээд за түрхдэг ингийн те биенийхээ тосыг түрхчин. Тэгээд тэр тос чинь 5-10 минутын дараа биеийн шингэнгүүт нь энэ coconut oil авчин. За тэг coconut oil их хэмжээгээр түрхэх юм бол шингэх гэж амар уддаг. Тийм болохоор яг тохирох жоохон хэмжээг авч агаад алгам дээрээ сайн хасааж агаад тэгээд нөгөөтгөө гадуур нь ингээд түрчин гэсэн арьсан дээрээ давхарлаад тэгэнгүүт энэ coconut oil чинь бүр маш гүн чийгшүүлэхээс гадна чиний хамгийн ихэнд түрхсэн тэр усан бүтцтэй биений чинь тосны чийгшлийг түгжээд хадгалаад өгдөг гэсэн үг. Тэгээд маш гоё зөөлхөн арьстай байх нэ болох нэ. Тэгээ бас ингээ муухай хуурай татлаад байгаа юм шиг дахиад тос түрхэх шаардлагатай юм шиг мэдрэмжийг усан орсноос хойш тэгж авах шаардлагагүй болох нэ. За өөр нэг нь гэх юм бол би бас coconut oil-ийг сормоосноо түрхдэг. За энийг болохоор би анх Вьетнамаас сормоо сургуулагч гэж авч исэн coconut oil-тэй. Гэтэ миний сормоос ерөөсөө ургуулаагүй. Тийм болохоор би зүгээр энийг нэг сормоо сургуулагч гэхээсээ илүү нэг өдөржингөө будагтай яваад амар ядарсан байгаа сормоос амрах зорилгоор ч юм уу зүр тэгж бодож оройдоо нэг ганц хоёр ингэж түрхдэг. Тэгж бас болно. Тэрнээс гадна coconut oil чинь waterproof makeup-нууд байдаг да. Усны хамгаалалтай. Тэднийг амар сайн арилгадаг байхгүй юу? Тэгэхээр ингээд заримдаа амар хүнд маскараараа будаад
мицлэр усаар ингээд оёлоор цэвэрлээд массажлаач ярилдгүй үед би coconut oil-ыг ашигладаг. За тэгээ coconut oil хуруунд дээрээ амар жоохныг авч ингэж үрж жагаад тэгээд сормоосондоо массажлаад хөнгөөр арчиж аваад араас нь хөөсөөрөө цэвэрлэх юм бол амар сайн ундаг. За тэгээд хэдүүлгийнх нь эсвэл өсвөр насны манай охтуудын тохойн, өвдгөн, давхайн яаж чийгшүүлээд яаж ч үрж угаагаад ингээ хатуу жоохон хар бараан өнгөтэй хിവэрэ байгаад байдэн штэ. Угаасаа тэрийг ойлгож байгаа тийм үе хүн болгонд байдаг. Тэр үед coconut oil-ыг яаж ашиглаж болох юм бэ гэх юм бол ерөөдөө жоохон биенээ шингэн хийсээ илүү шууд тэр арьсаа зөөлрүүлнэ гэдэг утгаар нь жоохон их авчихсан. Ихтэй бүр хитрхи их биш. Ерөөдөө бие тослогч байгаас 2 дахин хэмжээтэй аваад за тэгээд хэрэг давхаандаа хөлөндөө түрхэж байгаа бол тэр тосон амар сайн массажлж түрхчээд гадуур нь оймс өмсөд унтчих. Тэгээд өглөө нь нэг чихтэй альчуур арчдаг ч юм эсвэл савнгаар угаагаад явж болно. За тэгээд энийг ерөөдөө өдөр болгон ч хийсэн болно. Амар сайн арьсыг зөөлж өгдөг. Тохооны хувьд гэх юм бол тэрий давгарж ирэлдэг ч юм уу те. Яа тэгэл чи орныхоо давыг тос болгочих магадгүй учраас тэгж тохоо өвдөг идрээ давгарж ирэхлээр унтаарай. Тэгээ ямар ч тач миний бүр баттай хэлэх юм энэ саяны 3 газрын чи арьсыг бүр маш зөөлхөн болгож өгдөг шүү. Энэ бол үнэхээр баттай. Тэгээд ганцхан удаа хэрэглээд үр дүн гарахгүй. Тэгэхээр мэдээж 7 хоногт 3 4 удаа ч юм уу те. Ер нь бол болж өгвөл эхний элчин эрчимтэй хэрэглэх юм бол амар хурдан зөөлгөнө. За өөр нэг юм гэх юм бол би 7 хоногт 3-аас 4 удаа ерөөхдөө байнга тогтмол биш өдөр болгон биш coconut oil-ын нэг халбыг аваад за тэгээ өглөө ууж байгаа цайндаа ч юм уу, кофендоо ч юм уу, смутинд ч юм уу те. Ер нь ууж байгаа юмд ингээд утгаад дуучдаг. Тэгээд чиний бацин солилцоогч нь сайжруулна, тархлыг дэмжинэ. Тэрнээс гадна мэдээж антибактериал үүрэгтэй болохоор тэр үрийг гүйцэтгэнэ. За тэгээд гэхдээ coconut oil нь өөрөө fat их агуулсан учраас их хэмжээгээр хэрэглэе гэд ерөөсөө сайн гэсэн үг биш. Яг зохих хэмжээгээр нь хэрэгжилж үр дүн гардаг. Тийм болохоор хоолндоо ч юм уу эсвэл уух юмдаа хэрэглэхдээ бүр юм хоолны халбаг ш цайны жижигхэн халбаар хэрэглэж байгаарэ гэж зөвлөж байна. Мөн coconut oil-ыг урууландаа хумсандаа ашиглаж болно. Одоогоор миний хүмүүс ингэж гоё ургасан байна. Миний хүмүүс амьдралдаа хизээч ингэж гоё өөрийнхөө ургаж байгаагүй. За coconut oil бол хумсыг хатууруулдаг. Зүгээр нөгөө нэг илүүдл мах байдаг да. Тийм махнуудын зөөлрөлийг төгчвөр чамд сүрдийгүүд гараад ирэх мах байхгүй болно. Тэгэхээр оройдоо унтахтаа ингээл зөв гүйлгээд ингээд махаа зөөлрүүлээд унтж болно. Уруул хаагахаас сэргийлдэг. Тэгэхээр бас уруулынхаа баалмыг олохгүй дүр coconut oil-д хүрчиж болдог. За тэгээд ийм олон ач тустай ч гэсэндээ бас хэд хэдэн анхаарах зүйл байгаа. Нүүр нь батг гарамтгай эмзэг арьстай байх юм бол waterproof будгай coconut oil-аар арилгах гад байх шаардлага байхгүй. Яагаад гэвэл амар хүнд ер нь нүүрний батг гардаг арьсны жоохон хүнд тоосондоо орох болохоор бүр илүү арьсны чинь нөхсөө бүгэлчин. За тийм болохоор дэмий. За тэгээд арьсандаа түрхэхдээ нуруу цээжээр нь батг гарч байгаа охтууд ах юм бол нуруу цээжний битгий түрхээрээ эсрэгээрээ нөгөө нэг хатуу байгаа зөөлрөлмөр байгаа арьсныхаа хэсэгт түрхээд ашиглаарай гэж зөвлөе. Тэгээд нөгөө нэг oil pulling хэдүүлээ өглөөдөө хийгээд ингээд зайлж байгаа штэ. Тэр үедээ болохоор ингээд ганцхан чи coconut oil-ыг ашиглаад шүтжин хизээ цаахгүй гэсэн үг биш. Тийм болохоор тогтмол эмчтэр очиж байгаарай. За тэгээ ер нь нэг иймэрдүү байна. За тэгээд бичлэгээ дуусна үтсэн баярлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.